За өнөөдөр Монгол Улсын засгийн газар 118 их хурлын гишүүний дэмжлэгтэйгээр олон олон зүйлсийн шангийн татаж байгаа анхны шангийн татж байгаа учраас зарим зүйлийг нь дэмжиж байгаа. Аз болоход энэ 118 дотор орсон нөхдүүд ямар нэг 8 тохиролцоо хийж зарим зүйл дээр эерэг коноп, нэмэх коноп дардаг байсан бол тэгэлгүйгээр засагт орсон энэ засгийн бас хувь заяа Монголд бас зөв хувь заяа байсан юм бахаа гэж харж байна. Иргэний зориг ногоо нам сөрөг хүчин цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ бид нэр зөв зүйлийг нь дэмжинэ. Юм болгон дээр ямар нэг байдлаар шантаж хийдэг, ямар нэг байдлаар санал тавьдаг тийм зүйл иргэний зориг ногоо нам хийцэж хийхгүй. Ирэх ашигын ирэмбэ нэгтэн улс орон гэж барьдгийн хувьд бид тийм зүйл хийхгүй. Тийм болохоор энэ орооно энэ цөмийн эрчим хүчийг ашиглах Монгол улсын олон гарцуудыг нээх анхны шангуудын татах энэ ажил дээр нь бол засгийн газрын санаачлан оруулж ирж байгаа санаачлалуудыг дэмжиж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд яасан ч дэмжих боломжгүй. Монгол улсын байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл орчин тэрийг дордуулахар зүйл хийгдэж орж ирсэн тохиолдолд бид энэ танхим дотор иргэдийнхээ дуу болно. Энэ танхим дотор цөөдөх юм бол иргэд дээр очиж дэмжлэг хүсч бид тэр бодлогын эсрэг зогсох болно. Ингээд цаашдаа бас засгийн газрыг тодорхой хэмжээгээр засагт хамтраагүй улс төрийн намд, улс төрийн хүчинд мэдээллийг төрүүлж өгөх. Та бүхэн тэртээ боловсруулалтын явцад хамт явж байгаа учраас эхэлсэн цэгээсээ мэдээлэлтэй байгаа. Тэр мэдээллийг өгдөг энэ ажлыг хийж өгөөч гэдэг хүсэлтийг бас тавьна. Шаардлагыг бас дахин давтан хэлж байгаа. Засгийн газар бүх ажлаа нээлттэй их хуралд оруулж ирж бүгдийг нь шийдвэрлэдэг баяа гэдэг зүйлийг дөнгөж саяхан ерөнхий сайд чуулганы танхимд хэлсэн. Бид тэр зарчмыг дэмжинэ. Гэхдээ тулгаж оруулж ирээд гүйцэд ойлгоогүй таны мэдгүй асуулт асуугаад коноп дардаг ийм хурдтай үйл хөдлөлийг бол дэмжиж байхад бас хэцүү. Хариуцлага нь их хурал дээр үлдэнэ. Ингээд олон энэ том мега төслүүд болон улс орныг өнөөдөр байгаа хүндрэлтэй бэрхшээлтэй олон асуудлуудаас гаргахад идэвхтэй ажиллаараа гэж 118-ийн бүлэгтээ үсэ. Гэхдээ та нарын алдаж харж, онож хүрхгүй байгаа тэр буруу замаар алгасан тохиолдолд иргэний зориг ногоо нам засахын төлөө зогсноо. Баярлалаа.